Хамтдаа чимээгүй цагийг эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв артгаа март. За Библийн ишлэл Филиппой 3:13-аас 14. Ах トゥ нараа би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин хийдэг ганц юм маань артгаа мартаж урдах зүйлс рүүгээ тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай өөд урагшилдаг гэж байна. За хамтдаа залбираад эхлэе. Аваа тэгээд би таны үгнээс суралцахаар ирлээ. Өнөөдөр өөрийнхөө үгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн хувьд тамирчид маань өнгөрсөн тохиолдсон зүйлстэй автаж амьдардаг болохыг би анзаарсан юм аа. Цоврол хожлын дараа тэд өөрсдийгөө байгаагаасаа илүү гэдэгт итгэж эхэлдэг. Ийм итгэлтэй байдал нь тэдэнд эергээр нөлөөлдөг аж. Түүнчлэн цоврол ялагдлын дараа тэд эргэж ялах амаргүй байдаг. Яагаад гэвэл баг өөртөө итгэлгүй болдгоо. Хит их өөртөө итгэх эсвэл огт итгэхгүй байгаас салгахын тулд бүх дасгалжуулагчид багийн гишүүдийг анхаарлаа төвлөрүүлэхийг уриалдаг. Бид тамирчидаа өнгөрсөн үеэс илүүтэйгээр ирээдүйд юу хүлээж байгаад анхаарлаа төвлөрүүлэхийг сануулдаг. Тоглолт бүрийн дараа бид улирлын тоглолт маргааш эхэлнэ гэж хэлдэг. Энэ нь бид багаараа хүрч болох бүх зүйлийг санахад тусалдаг. Үүнтэй ижил зарчим сүнслэг байдалд ч хамаатай. Урд өмнө үйлцэн гим нүглээ дурсан санах үедээ бид сэтгэл санаагаар ундаг. Яллагчийн хувьд сатан бидний нүгэл хизээч уучлагдахгүй эсвэл мартагдахааргүй агуу юм шиг сануулж биднийг Христэд итгэгч хэмээн дуудуулах зохисгүй гэж мэдрүүлэхийг хичээдэг. Гисэн хэдий ч үнэн нь бид үнэхээр зохисгүй хүмүүс бөгөөд энэ нь сайн мэдээ болдог. Бид бүгдээрээ нүгэлтнүүд. Гэхдээ Христээр дамжин бид Бурханаар хайрлагдсан. Бид хизээч өөрсдийн хүчээр авралыг олж авдаггүй. Бурхан биднийг хайрлахаар сонгосон учраас биднийг хайрладаг. Тиймээс Есүс биднийг аврахын тулд загалмай дээр эцсийн үнийг төлсөн юм аа. Бурхан бидний өнгөрсөн үеийг үл харгалзан бидэнтэй хамт агуу зүйлийг хийж чаддаг бөгөөд тэр биднийг хайрладаг тул амьдрал өнөөдрөөс эхэлж байгааг мэдээсэй гэж хүсдэг. Үүний хариуд бидний бусдад өгч чадах хамгийн том бэлэг бол Бурхан бидний өнгөрснөөс илүү ирээдүйд нэгүслээ өгөх тухай сайн мэдээ юм аа. Энэ агуу бэлгийг гараа сунган хүлээн авцгаая. За Ирмэ 29:11. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшигын бус. Сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж эзэн тунхаглаж байна. За 2 дугаар Коринт 4:7-оос. Хүчний давамгайлал нь биднийх биш, харин Бурханых гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнсийг шавар савнуудад тээдэг. Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардагч зөвхөрдөггүй, хавчигддагч хаягддаггүй, цохигддагч мөхдөггүй юм аа. 2 дугаар Коринт 5:17. Тиймээс хэрв хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн харагтун хуучны нь өнгөрч шинэ болсон байна. 1 дугаар Иохан 2:12. Бяцхан хүүхдүүдээ нүгэл чинь түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна гэж байна. Амен. Тэгээд эзэн үргэлжлүүлэн та бүхэнтэй ярих болтугай. Бурхан ивэг